Энэ өдрийн мэнд хүргэе эрхэм хүндэт үзэгчдээ AIST Global Television студид нээлттэй ярилцлага хөтөлбөр эхэлж байна. Өнөөдөр манай студийн зочин бол Улаан утгын захирагч Игорь Юрьевич юм. Сайн байна уу? Сайн байна уу? Рада приветствовать вас. Монгол улсад тавтай морилно. Игорь Юрьевич, манай бүх үзэгчид дунд улаан удад очиж амжаагүй ч хүмүүс байгаа бах. Тиймээс Брэдийн нийслэл хоттой тэднийг товчхон танилцуулахгүй юу? Действительно, Улан-Удэ замечательно красиво. Тийм ээ. Улаан уд үнэхээр гайхалтай, үзэсгэлэнтэй хот шүү. Би өөрөө улаан удад өссөн болохоор энэ хот надад хамгийн хайртай, хамгийн дотн газар минь байдаг юм. Тиймээс Брэдийн нийслэл хотын талаар баяртайгаар ярьж өглөө яах вэ? Алс дорнодын 3 дахь том хот. Ердөө 359 жилийн настайч харьцангуй залуу мэт боловч Алс дорнодын хотуудаас хамгийн эртнийх нь юм аа. Мөн өнгөрсөн зууны туршид хөгжиж бүтээн байгуулалт өрнсөн ч өнөө үед залуу орчин үеийн хот гэж тооцогддог. Манай хотын хамгийн үнэт баялаг бол хүмүүс юм. Улаан удчууд үнэхээр гайхалтай, ийдэг, зочломтой хүмүүс. Бид зочдоо үргэлж баяртайгаар өгтөж авдаг. Яг л өөрсдийн дотны хүмүүс шиг хүлээн авдаг шүү. Та бүхнийг уриалж байна. Хүрээд ирээрээ, өөрийн нүдээр ирж үзээрэй. Сами своими глазами увидите. Вы, наверное, уже Та Улаанбаатар хотын төвөгжрөл утаа гэх мэт асуудлуудтай тулгарсан баг. Харин үүнтэй төстэй асуудлуудыг та Улаан уд хотод хэрхэн шийдэрлэж байна вэ? Да, у нас такие же проблемы. Тийм ээ. Бидэнд ч бас ижил асуудлууд бий. Үүндээ манай замын төвөгжрөл Улаанбаатартай харьцуулахад арай балчир юм шиг санагддаг. Арай бага. Гэхдээ л иргэдийн амьдрал цаад учруулдаг, мэдрэлийн тогтолцоо, эрүүл мэнд, сэтгэл зүйд нөлөөлдөг. Маш их цагийг хий дэмий үрдэг юм. Тиймээс замын төвөгжрлийг бууруулах, арилгах нь манай хотын удирдлагын хамгийн чухал зорилтуудын нэг болоод байна. Үүний тулд юуны дөрөнд бид зам завсрын ажлыг тогтмол хийж, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний хурдыг сайжруулах зорилгоор өргөтгөлүүд хийж байна. Мөн уул зургийг шинжлэх, сайжруулах, дахин төлөвлөх ажлууд хийгдэж байгаа. Удааг мөрнийг гатлах шинэ гүүр барих ажлыг төлөвлөөд барьж эхэлсэн. Түүнчлэн төмөр замын гарц дээр шинэ гүүрэн байгууламжууд барихаар төлөвлөсөн. Яагаад гэвэл манай хот 3 хэсэгт хуваагддаг. Нэг нь Улаан удаас Москва руу чиглэсэн төмөр зам. Нөгөө нь Улаан удаас Улаанбаатар хот руу чиглэсэн шугам бөгөөд энэ хөдөлгөөний төвжирэл үүсгэх шалтгаануудын нэг болдог юм. Мөн хотын төв хэсэгт нийлэх 2 гол нь өөрөө нэг төрлийн байгалийн саад болдог. Тиймээс бидний өмнө тавигдсан өөр нэг чухал зорилт бол гүүрнүүдийг барих асуудал юм. Хоёр дахь чухал чиглэл бол нийтийн тээврийг шинчилж хөгжүүлэх ажил. Бид хотын трамвайны паркийг шинчилсэн. Үүний үр дүнд өмнө трамвайд суудаггүй байсан иргэд ч орчин үеийн 5 тухтай трамвайд сууж үзлээ. Төвжрэл дунд зогсохоос илүү трамвайгаар хурдан цаг хэмнэж зорчих нь илүү давуу юм гэдгийг ойлгож эхэлсэн. Мөн нийтийн автобусны паркийг өргөтгсөн. Өнөөдөр манай хотод нам шалтай, том уврын Волга бас, уян хатан хөдөлгөөнтэй Пазик, Газель зэрэг янз бүрийн багтаамжтай тээврийн хэрэгслүүд ажиллаж байна. Бид тэдгэрийг чиглэл бүрт тохируулан ажиллуулж чаддаг. Манай гол зорилт бол нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, улаан удчууд хувийн машина гэртээ орхиод хот дотор 5 тухтай аюулгүй найдвартай нөхцөлд зорчих боломжийг бүрдүүлэх явдал юм. Төвжирлийн эсрэг тэмцээлд бидний бас нэгэн амжилттай алхам бол ухаалаг тээврийн систем буюу Intelligent Transport System-ийг нэвтрүүлсэн явдал юм. Бид Оросын холбооны улсын анхны хотуудын нэг болж энэ системийг туршин нэвтрүүлсэн. Энэ гудамжинд хуримтлагдсан автомашины хөдөлгөөний мэдээллийг уншиж, замын хөдөлгөөнийг хяндаг, мөн зохицуулагч операторуудад гэрлэн дөхөөний ажлыг өөрчлөх санал өгдөг систем юм. Ингэснээр ногоон урсгал үүсч жолооч нар нэг гэрлэн дөхөөноос нөгөө рүү нь төвжрэлгүй тасралтгүй зовчих боломжтой болно. Ийм цогц шийдлүүдээр бид замын ачааллыг бууруулахыг зорж байна. Улаанбаатар хотын хамтрагчдтайгаа ажиллах явцдаа бид тэдний Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг үзэж танилцлаа. Шударгаар хэлэхэд бид сайн жишээнээс суралцах нь огтхон чичгэвтэр зүйл биш гэж үздэг. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага хэрэгжүүлж буй сайн туршлагуудыг судлаж хэрвээ манай хотод тохирч байвал бид ч бас өөрсдийгөө хотод нэвтрүүлэх болно. Если подходит для нашего города, будем использовать у себя. Улаан уд хотод утаа бий юу? Есть. Есть. Би. Утаа мэдээж байлгүй яах вэ? Айл өрхөд өвөл халаалтаа түлээ нүүрсээр хангадаг учраас тэр. Бид ийм байдлаар удаан амьдрах боломжгүй гэдгийг ойлгосон. Утаа нь улаан удчуудын эрүүл мэндэд үнэхээр сөргөөр нөлөөлж байна. Би өөрөө ч улаан удад амьдардаг хүн. Тийм болохоор энэ асуудлыг би ярэ мэдэрдэг. Тиймээс бид хотын тэнгэрийг агаарыг цэвэр байлгах зорилт тавьсан. Харамсалтай манай байгалийн хий байхгүй. Тиймээс бүх айлуудыг хийн халаалт руу шилжүүлэх нь хүндрэлтэй, зарим талаар боломжгүй юм. Өөрөөр хэлбэл боломжтой ч эдийн засгийн хувьд маш өндөр зардалтай, үр ашиг багатай шийдэл. Тиймээс бид хувийн сууцны халаалтыг цахилгаан халаалт руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүний тулд тусгай хөтөлбөрч боловсруулсан.
Энэ хөтөлбөрөө бид холбооны төвийн удирдлагуудад танилцуулж хамгаалж чадсан. Түүнчлэн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин уг хөтөлбөрийг дэмжиж манай мастер төлөвлөгөөний нэг хэсэг болгон баталсан. Ингэснээр ойрын хугацаанд санхүүжилт шийдэгдэж энэ асуудлыг шийдэх боломж бүрдсэн. Бид зөвхөн цэвэр агаарын асуудлыг шийдэж байгаа юм бишээ. Харин ч эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг ч хамтд нь шийдэхээр зорж байна. Учир нь манай хот эрт байгуулагдсан. Хотын захиргаан сүлжээнүүдийг социалист нийгмийн үед тавьсан. Тэдгээр нь өнөөдөр нэлээд хуучирч муудсан. Тиймээс бидний зорилго бол эдгээр сүлжээг шинчлэх, трансформаторын дэд станцуудыг шинчлэх, шинэ түгээлтийн зангилаанууд барих, цаашлаад шинэ эрчим хүчний их үүсвэрүүдийг байгуулах явдал юм. Өөрөөр хэлбэл бид нэг дор хоёр асуудлыг шийдэж байна. Улаан удчуудын хувьд цэвэр агаар болон эрчим хүчний аюулгүй байдал. Наших улан-удэнцев. А можно ли сравнить? Улаан уд Улаанбаатар хот хоёрыг харьцуулж болох уу? Нийтлэг тал болон ялгаатай тал нь юу вэ? Ну, знаете, в Улан-Удэ Би чинь улаан удад насаараа амьдэрсэн. Харин Улаанбаатарт хаяа нэг ирдэг түр хугацаагаар л сааддаг болохоор миний харьцуулалт төдийлөн бодиттой биш өнгөц ойлголтол болох бах. Гэхдээ мэдээж бидэнд ижил төстэй асуудлууд бий. Замын төвжрэл, бохир агаар, хуучирсан дэд бүтц зэрэг. Гэсэн ч бидэнд эерэг, сайн талууд, нийтлэг чанарууд ч бас бий. Манай хотын ч, танай хотын ч оршин суугчид үнэхээр гайхалтай. Зөвхөн хотууд ч гэлтгүй. Урайдын бүгд найрамдах улс болон Монгол улс хоёрын ард түмэн хоорондоо сайхан нөхөрсөг харилцаатай. Бид өнгөрсөн он жилүүдэд янз бүрийн цаг үед бие биедээ дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тусалцаагч мартдаггүй. Би хувьдаа итгэдэг. Манай нийтлэг асуудлууд ч мөн энэ дотн сайн харилцаач бидний ирээдүйн хамтын амьдралын суурь тулгуур чулуу болж чаднаа. наша дальнейшая жизнь. Монгол улсад хийсэн уулзалтуудынхаа дүнг нэгтгэн хэлэх боломжтой юу? Та хинтээ уулзаж, ямар асуудал ярилцаж, юун дээр тохиролцсон бэ? Мы работали в составе правительства. Бид Монгол улсад Бурятийн тэргүүн Алексей Самбуевицэдэновын удирдсан засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан. Биднийг Улаанбаатар хот, Найрамдалт хотынхоо урилгаар хүлээн авсан. Бид Монголд 3 Найрамдалт хоттой: Эрдэнэт, Дархан, Улаанбаатар. Улаанбаатар хот руу явах замдаа бид эхлээд Дархан хотод саатаж, тэнд нэг бүтэн ажлын өдрийг хамтрагчдтайгаа өнгөрүүллээ. Дархан болон Улаан-Уд хотын өмнө тулгамдж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, туршлага солилцсон. Бид Дарханы ирээдүйн төлөвлөгөөг мэдж байгаа. Ойрын жилүүдэд хүн амын тоогоо 20 мянгаар нэмэх хүлээлттэй байгаа юм байна. Бид тэнд ямар өргөн хүрээтэй бүтээн байгуулалт өрнөж байгааг, инженерийн дэд бүтцийн сүлжээнүүд хэрхэн шинжлэгдэж буйг харлаа. Тэгээд Дархан ба Улаан-Уд хоёрын асуудлууд нэлээд ижлэх юм байна гэдгийг ойлгосон. Бидэнд ч тэдэнтэй хуваалцах туршлага бий. Бидэнд ч суралцах зүйлтэй. 2 дахь өдөр бид Улаанбаатар хотод бүтэн ажлын өдөр ажилласан. Хотын захиргааны төлөөлөл, Улаанбаатар хотын даргатай мөн хотын хурлын удирдлагуудтай уулзаж харилцан хамтын ажиллагааны боломж, хөндлөн огтлцох цэгүүдийг тодорхойлсон. Бид зөвхөн төр захиргааны байгууллага төдийгүй манай бизнес эрхчлэлтийг холбох, хамтын ажиллагааг дэмжихэд хэрхэн тус болж чадах вэ гэдгийг ярилцсан. Учир нь бид өөрсдөө хотын захиргааны нэр өмнөөс бараа худалдаа авч худалдаа намайг боломжгүй. Хамгийн гол бидний үүрэг бол Монгол, Оросын бизнес эрхлэгчдийг холбох, тэдэнд зах зээлийн саад бэрхшээлийг даван туулахад нь туслах явдал юм. Хил нэвтрэх асуудал, бараа бүтээгдэхүүн болон үйлчлэгийн төлбөр тооцоо, логистикийн төв, тээврийн коридор байгуулах зэрэг олон зүйл юм а. Энд бид захиргааны нөөцийг зөв, эерэг талаас нь ашиглан туслаж чадна. Түүнчлэн бид Монгол улсад суугаа Оросын холбооны улсын онц бөгөөд бүр ирэх дэлхийн сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ. Сонирхолтой санаанууд, хуваалцах туршлага өнөөдрийг хүртэл хэвээр хадгалагдж байгаа бат бөх найрсаг холбоо байна. Жишээлбэл би 10 жилийн өмнө Улаанбаатар хотод сангамжийн байгууллага зочилж байлаа. Тухайн үед тус байгууллага зөвлөлтийн технологиор ажилладаг байж, инженер захиргааны багийнхан зөв социалист бүгд найрамд холбоот улсад сурж мэрэгжил эзэмшсэн хүмүүс. Тэд бүгд орсоор маш сайн ярьдаг. Улаан-Уд, Волгоград, Ирхүүгийн ус сангамжийн удирдлагуудыг сайн мэддэг. Шууд харилцаатай байсаар байгаа. Одоо ч тэд утсаар ярьж танах ийм асуудлыг яаж шийддэг вэ? Туслах боломж байна уу гэх мэтээр байнга харилцаатай байгаа. Ийм найрсаг шууд бодит харилцаанууд л бидний ажлыг хэлбэрчилж урагшлуулах гол зүйл юм. Ийм харилцаа бүх салбарт байх ёстой гэж би боддог юм а. Должны по каждому направлению быть. Спасибо. Сейчас я вас... Баярлалаа. Харин одоо Улаанбаатар хотын оршин суугчдад хандаж үг хэлнэ үү хэмээн таныг хүрье. Я с большим удовольствием посещаю. Би боломж гарвал Улаанбаатар хотод дуртаяа ирдэг. Ирэх бүртээ харж байхад зарим асуудал байсаар байгаа ч Улаанбаатар хот үнэхээр хөгжиж орчин үеийн үзэсгэлэнтэй гайхалтай хот болон хувирж байна. Мөн манай болон танай аль ч хотын иргэд өөрсдийнхөө хотыг төрж өссөн нутаг усаа чин сэтгэлээсээ харилдаг нь мэдрэгдэг. Би та бүхэнд эрүүл энх, элбэг хангалуун амьдрал, аз жаргал хүсье. Хайртай хүмүүс дотны хүмүүстэйгээ харилцаж байгаа тэрхүү харилцаанаас
амьдрал төрсэн амжилтаасаа ер нь өдөр тутмын амьдралаасаа баяр баясгалыг мэдэрч яваарэ гэж өрөөе. Достигнутых результатов, да и вообще радости в жизни. Спасибо, Игорь Юрьевич. Хочу сказать... Баярлалаа Игорь Юрьевич. Бидний нөхөрлөл бат бөх байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч манай студид ирсэнд танд баярлалаа. Спасибо. Спасибо. До свидания. Уважаемые телезрители, Эрхэм хүндэт үзэгчдээ нээлттэй ярилцлага нэвтрүүлэг байлаа. Эх 7 хоногт эргүү уулзтлаа. Түр баяртай. в следующей неделе увидимся. До новых встреч.